Тэгэхээр Монгол улсын нийт хүн амын 50 орчим хувийн төвлөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотод 7-оос 9 магнитудын газар хөдлөлтийн идэвхтэй бүс байрладаг бөгөөд хот орчинд газар хөдлөлтийн 6 хагарал. За хотын төвд 1 хагарал байгаа нь манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц аюул эрх магадлал өндөр байгааг бол бас анхааруулж байна гэж одоо ойлгож байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 335,105 барилга байгууламж байна. Үүнээс орон сууцнд бол 6,140, сургууль цэцэрлэг эмнэлэг бол 719, за гэр хороол зослонгийн бүсийн амны орон сууц 116,911, төвийн бүсийн барилга байгууламжийн 5% бол 40-өөс дээш жилийн нас жалттай. За 30% буюу 30% нь 10-аас 40 жил, 49% нь 10 хүртэл жилийн нас жалттай ийм одоо барилга одоо байгууламжтай өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын одоо үйл ажиллагаа бол явж байгаа. Тэгэхээр эдгээр барилгуудын чанар стандартын шаардлага хангаж байгаа хэсэг нь бас эргэлзээтэй л байгаа юм. Тийм учраас иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандан 2021-оос 22 онд ирүүлсэн 70,380 гомдлын 75.2% нь барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрм зөрчиж байгааг шалгуулах, барилга байгууламжийн зориултыг хянуулах, барилга байгууламжийн ажлыг зохицох тухай одоо ийм хүсэлтүүд бол удаалралсан байдлаар бол одоо ирж байгаа. Нийслэлийн засаг даргын хамгаалалтын газар. Мөн 2002 оноос өмнө баригдсан орон сууцны 1320, олон нийтийн 524 барилга, нийт 1844 барилга байгаагаас 944 барилгад газар хөдлөлтийн төсвөрлөх чадварын үнэлгээ дүгнэлт хийгдсэн. Үүнээс 543 нь барилга нь газар хөдлөлт төсвөргүй гэсэн юм дүгнэлт бол одоо энэ байдлаар гараад байгаа. Тэгэхээр 195 одоо барилгын бэхлэгээ хүчтгэх шаардлагатай гэсэн энэ дүгнэлтийг бол бас гаргасан байна.